За энэ зурган дээр бол одоо дээрхийн 14 дугаар далаалам өөрийн одоо төвдийн нийслэл ласаас дөрвөн гарч тэгээ замд явж байгаа зураг харагдаж байна л да. Нөхцөл байдал улам одоо хүндрээд ингээд цаг төд улс төрийн одоо байдал улам хүнд болох үед удаа тараалан одоо найчин чойжинг буулгаж найчин чойжинтой одоо зөвлөлдөж байсан. Яах тухай одоо зөвлөлдөж байсан. Тэгээ хамгийн сүүлд одоо 1959 оны 3 сарын 10-ны өдөр өглөө эрт найчин чойжинг буулгасан байна. Чойжин буулгаад энэ хүртэл бол найчин чойжин та гадагшаа явж болохгүй төвдтэй байл гэж зөвлөд исэн байна. Сүүлийн удаа юу ч гэсэн одоо чойжинтой зөвлөлтийгээд тэгээ найчин чойжин буулгасан чинь найчин чойжин яг одоо та гар ийм замаар яв гэдгийг цааж өгч одоо явах хэрхэн явах замыг одоо цааж өгч зааж өгсөн байна. Тэгээд тэр оройдоо далаа багш энгийн одоо хувц өмсөд нүдний шилээ аваад тэгээ буу үрээд олон хүмүүсийн дундуур ингээд гарсан. Тэгээ тухайн үед бол дээрх ингээд далаа багш зуны ордон буюу Норблангаада байсан. Тэгээ тэр үед төвдүүд далаа багшийг хамгаалах гээд ингээд олуулаа нэг дор цуглдсан байсан. Тэгээ олон хүний дундуур ингээд харанхууд явах үед өөрөө их одоо хараамгатай байсан учраас нүдний шилээ аваа явахад зам харагдахгүй жоохон хэцүү байсан гэж. Тэгээд мөн одоо дэрэгдэх ойрхон байсан улсууд нь бүгдээрээ таньсан. Гэвч одоо чимээгүйгээр бүгдээрээ ингэж одоо дэрхэн эднийг явуулсан гэж одоо өөрөө тэгж айлцсан. Буруу санааг бол нэг 100-аад мянгаад төвд дээрхийн далааламтай хамт төвдөөс энтэг рүү одоо дөрвөн гарсан гэж ярьдаг. За тэгээд энэ үед бол мэдээж яриг тэр одоо нэг цас туулыг даван гарна гэдэг чинь бол бас их туйлын одоо хэцүү. Энэ үеийг бол одоо дээрхийн далаа багш өөрөө юу гэж тайлбарладаг вэ гэхээр би одоо яалч арга гадаадад гарахаас өөр аргагүй болсон. Гадаадад гарч ээж гадна талаас би одоо энэ үйл ажиллагаа төвдийн ард түмний төлөө би гадна талаас ажиллах нь илүү үр дүнтэй юм байна гэж үзсэн байх. Тухайн үед 3 сард одоо цаг хугацаагаар аваад үзэх юм бол өвлийн уйлрал байсан. Гэвч одоо ингэ явж явах үед бороо орсон гэж. Уул нь бол 3 сард төвдөд бол бороо ордоггүй. Гэвч энэ үед бол бороо орсон. Тэгээд нэг шөнө одоо борооноос хорогдож бүгдээрээ цогсоогоороо хонжээсан гэж ярьдаг. Яг одоо энэ найчин чойжингийн одоо зааж өгсөн замаар явсан учраас амжилттай очсон. За энэ зурган дээр бол энтгийн одоо конгресс намын нэгэн удирдагч энтгийн одоо ерөнхий сайд байсан Жавхлаар Неру өөрийн охин Индира Ганди хамт одоо дээрхингийн 14 дугаар далааламын хамт одоо байгаа зураг байна. Энтхийн засгийн газар бол одоо төвдүүдэд маш их дэмжлэг үзүүлсэн. Ер нь бол дээрхингийн далааламыг энтхт одоо цагаачлан орж ирэх үед яг тэр хил дээр байж явах үед энтхийн парламент хуралдаж 100% саналаар дээрхингийн далааламыг одоо урьж хүндэт гаруултаагаар одоо урьж нутагтаа оруулсан. За тэгээд далаа багш одоо ч гэсэн ярьдаг одоо би энтхт суугаа хамгийн одоо удаан сууж байгаа зочин гэж өөрийгөө ярьдаг. Би сүүлийн 50 гаруй жил энтхэх хоол идж байгаа. Миний оюун ухаан эртний энтхийн мэдлэг боловсролд одоо хамрагдаж явж байгаа. Тийм учраас би энтхийн хүү гэж өөрийгөө тодорхойлдог юм аа. Ер нь дэлхий дээр 50 гаруй цагаачлал байдаг. 50 гаруй цагаачлалаас хамгийн амжилттай явж байгаа нь төвдийн цагаачлал гэж дүгнэдэг. За энэ яагаад ийм амжилттай болсон бэ гэхээр нэгдүгээрт нь бол дээрхийн далааламын одоо мэрэгэн оюун ухаан, саруул оюун ухаанаар одоо энийг удирдах авч явсан. Нөгөө талаасаа энтхийн засгийн газар ялангуяа одоо энтхийн ерөнхий сайд Жавхлаар Нерүүгийн одоо дэмжлэгтэйгээр энэ одоо үйл ажил амжилттай болсон гэж үздэг. За энтгэд оцсныхаа дараагаар бол дээрхийн далаалам хэд хэдэн зүйл дээр одоо энтхийн засгийн газраас хүсэлт одоо тавьсан байдаг. Эний хамгийн одоо чухал зүйл нь бол төвд сургуулаа байгуулах. За энэ төвд сургууль байгуулахыг бол одоо Нерүү маш их дэмжсэн. Энэ сургуульд бол хүүхдүүдэд хамгийн эхлээд хүүхдүүдэд одоо төвд хэл сургаж, төвдийн өөрсдийн одоо сургуулаа байгуулж, төвд хүүхдүүдийг одоо төвд хэл бичгтэйгээр одоо сургалтанд хамруулсан энэ олон талын одоо дэмжлэг үзүүлсэн байгаа энэ мэдчлэнгээр.
Тэгээд төвдийн одоо суурингуудыг байгуулах тал дээр бол энтхийн засгийн газар бол одоо их дэмжсэн. За тэг үүн дотроос бол Карнатка энтхийн Карнатка мужи одоо төвдийн томоохон татсан хийдүүдийг байгуулах том газрыг олгож өгсөн баг. Одоо хүртэл одоо төвдийн томоохон татсангууд өмнөд энтхийн Карнатка мужид одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Дээрхингийн 14 дугаар далайлам Инх тайвны Нобелийн шагнал хүртэж байгаа зураг байна. Тэгэхээр 1959 онд төвдөөд одоо ингээд дөрвж гарсан энтх рүү. Тэгээ өөрийн одоо дөрвөгчдийн засгийн газрыг байгуулсан. Тэгэхээр Далайламын өөрийн баримталжсэн бодлого бол юу вэ гэхээр бид нар бол хүчирхийллийн аргаар за хятадын одоо эрх баригчтай одоо гэрээ хэлцээр бол хийхгүй. Тэгэхээр бол яах вэ гэхээр бид нар хүч үл хэрэглэх зарчмын дагуу бид нар өөрсдийнхээ асуудлыг төвдийн асуудлыг дэлхийн нийтэд танилцуулахаас гадна мөн одоо хятадын удирдлагуудтай одоо энэ замаар бид нар явна хүч хэрэглэхгүй гэж. Тэгэхээр хүч үл хэрэглэх арга гэдэг бол ердөөсөө энэ зарчим гэдэг бол нөгөө бид нар мэдж байгаа Махатма Гандигийн үед одоо гарч ирсэн тэр үзэл санаа шүү дээ. Тэгээ ер нь бол одоо 1959 оноос хойш сая дурдгдсан 1989 он хүртэл тийм ээ 40 жилийн хугацаанд Далайлам бол ямар нэгэн байдлаар зэвсэгт бослого гаргах, ямар нэгэн байдлаар одоо тийм хүч хэрэглэсэн байдлаар төвдийн асуудлыг шийдэхгүй, инх тайвны аргаар шийднэ, гэрээ хэлцээр хийнэ, хүч үл хэрэглэнэ гэж одоо 40 жил одоо ингэж энэ зарчмын дагуу явсан учраас одоо 1989 онд инх тайвны Нобелийн шагналыг шагнасан юм байна. За шагнал авсныхаа дараагаар бол яг шагналыг гардаж авсныхаа дараагаар би төвдөр үг хэлье гэж яагаад одоо альдсан үгээ хэлсэн байгаа. За энэ үгэнд юу гэж хэлсэн бэ гэхээр би бол одоо төвдийн бүддийн нэгэн ламхөн. Миний одоо эрхэмлж явдаг зүйл маань юу вэ гэхээр өөрийн одоо бурхны шашны сургаал номлол ялангуяа инэрэнгүй сайхан сэтгэл хоосон чанарын үзэл онолыг хослуулан одоо суралцдаг аль чадгаараа бусдад одоо туслахыг хичээдэг ийм одоо шашныг шүтдэг нэгэн одоо лам хүнд одоо ердийн нэгэн лам хүнд энэ шагналыг өглөө. За тэгээд би цаашдаа хүн төрлөختний сайн сайхны төлөө аль чадгаараа энэ дэлхийн амар амгалангийн төлөө аль чадгаараа би хичээх болно гэж хэлсэн байдаг. За энэ зурган дээр бол Дээрхингийн 14 дугаар Далайлам Чехийн ерөнхийлөгч Вацлав Хавелтай одоо уулзж байгаа ийм зураг байна 90 он. Тэгэхээр 90 он гэдэг бол эд нөгөө нэг одоо хүүтэн дайн дуусаад нөгөө зөвлөлт холбоот улс маань одоо өөрчлөлт одоо нөгөө перстройка гэдэг одоо өөрчлөлт гэдэг юм бий болоод ер нь бол социалист систем бол тэр чигтээ анхан нуржсэн үе тийм ээ. Тэгээд энэ одоо дорнод зүүн Европын социалист орн байсан Чех одоо бас коммунизм задран унаад тэгээд одоо 90 онд бол одоо Вацлав Хавелтай уулзж байгаа ийм зураг байна. Дээрхийн Далайлам дэлхийн одоо маш олон улс төрийн удирдагч, ерөнхийлөгч олон хүмүүстэй уулзсан. За тэгээд энэ дээрээс нэг зүйлийг ингээ харахад бол далаа өгш албархуу уулзалтанд одоо дуртай байдаг. Нэг удаа альдж исэн. Японд очиод нэг удаа хуралд оролцсон чинь Японд дэрэгдэх хүн ингээд маш албархуу ингээд зангиагаа зүүцсэн. Ерөөсөө ингээд огт хөдлөхгүй маш албаны суудалд ингээд суугаад исэн гинэ. Тэгээ их хэцүү өөрт нь хэцүү байгаад байсан. Тэгээ сүүлдээ нөгөө хүнийг гинжигдсэн гэж. Тэгээд өөрөө юу гэж альддаг вэ гэхээр одоо би ийм албархуу уулзалтанд одоо дургу албаны юм одоо хэцүү байдаг. Аль болох чөлөөтэй байхыг боддог гэж ярьдаг. Дээрхингийн 14 дугаар Далайлам Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч одоо эцэг бүш
гэж бид нар хэлдэг. Одоо senior George Bush-тай одоо уулзж байгаа юм зураг байна. За тэгээд нэг сонирхолтой зүйл болохоор 1979 онд бас гадаад айлчилсан улс нь нөхөр социалист системийн улс буюу анх зөвлөлт холбоот улстай айлчилж. Зөвлөлт холбоот улс ажиллаа түүний дараа мэдээж хэрэг 1979 онд одоо Монголд айлчилсан байдаг. За энэ Монголд айлчилсаны дараа 79 онд мөн одоо Америкийн нэгдсэн улсад айлчилсан байна. Далаа өгш энэ эцэг хүү хоёр бууштай их дотн байсан. Ялангуяа одоо хүү бууштай их дотн байсан. Хүү буушийн одоо Ирак руу хийсэн дайныг дайн гарах гад одоо Ирак руу дайн зарлах үед энэ дайныг зогсоох гэж далаа өгш маш их хүчин чармаалт гаргасан. Бууш руу одоо маш их бууш ерөнхийлөгч рүү маш их загтал бичиж олон талаас нь одоо ятгаж зогсоохыг хичээж исэн боловч энэ одоо өөрийнх нь санснаар болоогүй. За тэгээд гол ярьсан загсан зүйл нь юу гэхээр хүчирхийллийн үр дүнд хүчирхийлэл бий болно гэж айлтж ирсэн. Тэгээд энэ зурган дээр бол Англи ерөнхий сайд John Majorтай уулзж байгаа юм зураг байна. Тэгэхээр бол 91 онд George нөгөө senior эцэг Bush-тай уулзсан байна шүү дээ. Тэрний дараа одоо 12 сард Английн ерөнхий сайд John Majorтай уулзсан байна. Ерөнхийдөө бол 1970-аад оны сүүлээр далаа өгш дэлхийн одоо олон улс оронд айлчлах ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд бол одоо маш олон үндэстэн, язгууртан, маш олон одоо ажил төрөл хийдэг янз бүрийн хүмүүстэй уулзсан. За тэгээд өөрийнх нь одоо гол баримталдаг зүйл нь юу вэ гэхээр хүн төрөлхтөн бүгдээр адилхан юм аа. Үндэс угсаа, язгуур, шашин шүтлэг, арьс өнгөний ялгаа бол хоёр дахь түвшний ялгаа. Бид бүхэн бүгдээр бие махбод болон оюун санааны хувьд бид бүгдээр адилхан юм аа гэж одоо байнга айлддаг. За тийм учраас хаанч очсон, хинтээж уулзсан энэ миний ахан дүүс гэж одоо ханддаг. Ахан дүүс минь гэж одоо өөрөө бодож тэр хүмүүстэй харьцдаг. Тэгээд дээрхийн гигантын далаа өгшийн одоо айл дүрийг орчуулж байх явцад энэ хүн үнэхээр одоо төвд хүн билүү, бурхны шашны лам хүн билүү гэж эргэлзэх хэмжээнд хүртэл одоо ажилтдаг. Зөвхөн одоо төвдийн асуудал биш, зөвхөн бурхны шашны асуудал биш, дэлхийн хүн төрлөختний асуудлыг ярьдаг. Дэлхийн хэмжээнд одоо энэ ямар асуудлууд тулгарч байна уу, энийг бид нэр хэрхэн даван туулах уу, хэрхэн нэгдэх вэ гэдг дээр одоо голлож анхаарч ажилладаг юм аа. За энэ зурган дээр мөн дээрхийн гийн 14 дугаар Далай лам Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтонтой уулзж байгаа юм зураг байна. Дээрхийн Далай лам бол маш олон оронд одоо айлчилдаг. За энэ айлчилж явах хугацаанд бол маш завгүй ажилдаг. Зарим үед ерөөсөө өдрийн хоолоо маш хурдан идээ дараагийн хүнтэйгээ уулздаг. Хурдан идээд ингээд уулзах хүмүүсийн арталт ингээ хүлээгээд байж идэг. Тэгээд жишээлбэл одоо Америкт очих үедээ одоо цагийн зөрүү энтхэг Америк хоёрын хооронд бол одоо 10 цагийн зөрүү байгаа шүү дээ. Тэгэхэд Америкт буугаал яг буусан тэр агшнаасаа эхлээл Америкийн цагаараа явдаг. Хэрвээ өглөө буусан бол шууд тэндээсээ эхлээл цагийн зөрүү, нойрны зөрүү гарахгүйгээр шууд ажилдаа ордог. Шууд тухайн улсын цагийн хуваарьд ороод явдаг. Тэгээ маш их одоо завгүй ажилдаг. Ер нь бол далаа өгшийг ингээд айлчлалын үеэр одоо дагаж явхад хамгийн одоо ердийн үеэсээ бол хэд дахин өндөр ачаалттай ажилдаг. За тэгээд энэ үедээ бол далаа өгш нойроо хасдаг. Их завгүй үедээ бол одоо өглөө эрт босоод уншилгаа бүр эрт босож уншилгаа уншдаг. Тэгээд ажилдаа ордог. Дээрхийн гийн 14 дугаар Далай лам 1996 онд Өмнөд Африкийн ерөнхийлөгч Нельсон Манделатай уулзч байгаа зураг. Түрүүн би бол бас дурдсан Вацлав Гавелтай уулзж байсан гэж. Тэгэхээр ерөнхийдөө л нэг тийм
Өмнөд Африкч нь одоо ямар дэглэм тогтчихсан гэдгийг бол бид нар мэдж байгаа шүү дээ. Арьс өнгөний апартейд одоо арьс өнгөөр ялгарлан гадуурхад дэглэм тогтчихсан шүү дээ. Вацлав Гавел Чехийн үед бол нөгөө коммунист буюу одоо бас дарангуул тогтчихсан. Тэгэхээр ер нь нөгөө нэг арчлал, эргчлөө гэсэн тэр нөгөө нэг утгаараа бас Нельсон Мандела, Вацлав Гавелтай уулзж байгаа юм зургууд бол харагдаж байна л да. Дээрхэнгэнд Далайлан бол хүчирхийллийн бус замыг одоо сонгосон. Хүчирхийллийн бус замаар одоо явдаг. За энэ одоо үлгэр жишээ болдог хүмүүс бол Индийн Махатма Ганди, Африкийн Нельсон Мандела, мөн одоо Мартин Лютер Кинг эдгээр хүмүүсийг бол байнга жишээ татаж хүчирхийллийн бус замаар одоо явах ёстой. Бид нар энэ замыг сонгох ёстой гэж одоо байнга альддаг юм аа.